Улсын эмнэлгүүдэд нарийн онцлогын шинжилгээний аппарат тоног төхөөрөмжний хүрэлцээ муу байдаг юм а. Тиймээс өвчтнүүд нь эх орондоо бус гадаад руу явж эмчлүүлэх нь ихсэх болоод байна. За тухайлбал өдөртөө 3 дугаар эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс 30-аад нь гадаад руу эмчилгээнд явах гэсэнгээд шинжилгээ хийх бичиг баримтаа бүрдүүлээд явж байдаг гэдгийг эмч нь хэлсэн. Гэхдээ нэг үе бодвол улсын эмнэлэг зориулах төсөв хөрөнгө ихссэн. Тиймээс нарийн онцлогын шинжилгээний аппарат тоног төхөөрөмжнийхөө тоог нэмж сайжруулах хэрэгтэй байгааг 3 дугаар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ярьлаа. Манайд байхгүй байгаа нэг шаардлагатай тоног төхөөрөмжүүд гэтэл одоо CT, ангиограф, MRI гэдэг юм уу те ийм шинжилгээнүүд бол шинжилгээний аппарат тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байна. За энийг бол мянганы сорилоос CT, ангиографыг нь бол хангаад мөн бусад эмчилгээний одоо хяналтын тоног төхөөрөмжүүд бүгд ингээд хангагдахаар болчихж байгаа. За мөн яамнаас одоо бас манай дээр MRI тавихаар одоо тендер зарлаад ингээд тавигдсан. Одоо энэ эх жил одоо тавигдах нь тодорхой болсон гэсэн үг. 3 дугаар эмнэлэгт оногдсон 2011 оны төсөв нь 250 сая төгрөг байжээ. Өөрөөр эмнэлэгтэй хэрэгтэй багж хэрэгсэл авсан гэж байна. Тухайлх юм бол хагалгаа амжилттай болоход 30-аас 40% шууд гэрлээс шалтгаалдаг юм байна. Тиймээс 1980-ад оноос хойш нэг ч удаа шинжлэгдэж байгаагүй хагалгааны өрөөний гэрлээс олж месийн эмчнэр тухны гэрэлтэй болсон байна. Мөн нийтийн болоод ачааны лифтэж шинжилж чаджээ. Эмчлийн байшин маань бол 6 давхар. За энэ дотор бол мэдцлийн өрөөнүүд, яг хагалгаа хийдэг өрөөнүүд, за сэхэн эрчим тэмцэлгээний өрөөнүүд, за мөн босод өвчтөн хэвтэх бусад хэсгүүд орохоор ийм барилга бариад одоо 12 сарын ихээр бараг ашиглалтанд хүлээж авахаар ингээ бэлэн болчиход байж байгаа. За эх онд бол бид хэрэгцээтэй захиалгуудаа бол яамд өгсөн байгаа. Эмч нарын хэлж байгаагаар улсын эмнэлгүүдэд тоног төхөөрөмжний шинжилэл хийгдэж байгаа. Гэхдээ сайжруулж шинжлэх зүйл их байгааг хэлсэн юм а. За энэ мэтчлийн төсвийн мөнгөний буйнаар улсдаа зүрх судасны чиглэлээр иргэдтэй үйлчилдэг 3 дугаар эмнэлгийн өргөтгөл байр эх сарын дундуур ашиглалтад орохоор болжээ. Баццэг Баатар хөөнөр шууд мэдээллээ.